За Монгол Улсын сонгуулийн төв байгууллага сонгуулийн ерөнхий ороо бол Монгол улсад чөлөөт шударгаар төрийн сонгуул зохион байгуулах ардчилсан тогтолцооны маш чухал бүрэлдэхүүн хэсэг болсон ийм байгууллага. За энэ жил сонгуулийн ерөнхий хорооны 9 гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан буюу дуусаж байгаа. Тэгээ улсын хурал дахь ардчилсан намын бүлгээс ямар зарчмын байр суурьтай байсан бэ гэхлээр энэ сонгуулийн ерөнхий хорооны 9 гишүүн бүтэн болж иж бүрэлдэхүүн нь бүтнээрээ томилогдож иж энэ бүтцийн өөрчлөлтүүд хийх буюу оронтооны гишүүн болох сонгуулийн ерөнхий хорооны дарга нарийн бичгийн дарга томилох хон зүйтэй гэсэн ийм байр суурьтай байгаад байгаа. Тэгэхээр одоогоор болохоор сонгуулийн ерөнхий хорооны 1 гишүүний хугацаа нь бол бүтэн дууссан байгаа. За дахиад 2 гишүүний хугацаа 8 сарын 28-нд дуусахаар байгаа. Тэгэхээр энэ бүтэц зохион байгуулалтын асуудлаа энэ бүрэлдэхүүн нь бүтэн болсны ар дээр ер нь бол бас хийх нь зарчмын асуудлаа. Яагаад вэ гэвэл энэ сонгуулийн байгууллагын эрх зүйн байдал бол Монголын ардчлалын бас маш том чухал зүйлээ гэдэг дээр бол улсын хурал дахь ардчилсан намын бүлэг бол хатуу байр суурьтай байгаа учраас энэ томилгоон дээр 3 хоногийн завсарлага хүсэж байна. Тэгээ өнөөдөр бол ээлжид бусаар төрийн байгуулалтын байнгын хорооны хурлыг өглөө 9 цагт зарлаа. Тэгээд шууд шуулхан руу оруулаад ирчихэж байгаа байхгүй. Тэгэхээр манай бүлгээс бол 3 хоногийн завсарлага хүсье. Тийм, жаргалан гишүүнээ хэлж байгаа бас сонгуулийн ерөнхий хорооны 1 жил 26-нд үндсэндээ 9 гишүүний бүрэн эрхийн хугацаа бүгд дуусж байгаа. Хугацаа дууссан 6 гишүүнийг бид сая ингэ томилоод 6 гишүүн ажилдаа орсон. 2 гишүүнийх нь хугацаа 8 сар дуусна. Ингээ үндсэндээ одоогор бол бүрэн 9 гишүүнээс 8 гишүүнийх нь бүрэн эрхийн хугацаа нь одоо ингээд бүрэн эрхийн хугацаанд үр гүйцэд бололцоотой болсон. Сонгуулийн ерөнхий хороо одоо бид 27 оны сонгуул, 28 оны сонгуул гэдэг олон чухал сонгуулийг зохион байгуулна. Хурдан бүтц бүрэлдэхүүнтэй болох асуудлыг их хурд ямар ч хаврын чуулгандаа шийдлээ. Даргатай болох асуудлаас хурдан шийдэхгүй бол даргагүй үндсэндээ хагас жил гаруй явчлаа шүү даргагүй. Тийм болохоор даргын асуудлыг хурдан шийдъя гэж байгаа. Сонгуулийн ерөнхий хороо даргатай болж иж бас нэг төсөв, эх оны төсөв, сонгуул зохион байгуулах, хар машины худалдаа авалт маавалт гэх олон асуудал шийдэгдэнэ. Тийм болохоор та бүхэн манаас зөв ойлгоорой. Тэгэхээр та бүхэн ярилцах шаардлагатай бол нэг өдрийн завсарлага өгье. Та бүхэн одоо маргааш ихэд асуудлаа бас нэг ярилцаад ойлголцоод оруулаад ирээрэй гэж хүсье. Ардчилсан намын бүлэгт 1 хоногийн завсарлага өглөө.